За, сайн байцгаана уу? За, намайг Бацаахан гэдэг хөгжилтэй айл компаниг 2014 онд анх үүсэн байгуулад зөвхөн улаан уд ихтгэл тамбай аялал зохиож исэн бол өнөөдөр одоо Хятадын бас Зүүн Аз талдаа 20 гаруй хотуудаар ингээд аялал зохион байгуулад явж байна. Тэгээд энэ жилдээ 11 дэх жилийнхээ нөрөг үзэж байна. За, давтагдсан тоогоор бол мэдгүй жилдээ нэг ямар ч нэг 2500-аас нэг 5000 орчим болвол аялагч нарыг гадагшаа аялуулдаг ийм компани байгаа. За, ер нь бол нэрнээс авахгүйлаад ер нь бол компани нэр амар чухал байдаг бах. Тэгээ хүний нэг сэтгэлд хоногших, үлдэх гадаад нэртэй аялал одоо юу гэдэг манайхаас ч нөгөө 8 настай болчраас 80 настай буураа хүртэл явдаг учраас нөгөө бид нар анх нөгөө 2014 онд нөгөө хэд найзууд бидэд ямар нэр өгөх үү гэж явж байгаа л ер нь бол ягаад ч юм нэг хөгжилтэй айл гэдэг нэрийг өгсөн байгаа. Тэгээ энэ нэр ч бусдаас арай содон яг энэ аялал жуулчдын салбартаа бас тохиромжтой юм уу гэж бас сүүлд нь бас бид энэ нэрэнд их дуртай, их хайртай байдаг. Тэгээ хүмүүсийн хөгжилтэй аялал компани өдрөх нь бол илүүг нөгөө хэл зүй авианы хөвдөж тэр бас их чимэгтэй сонсголтой сонсогддог юм аа. Тэгээ олон хүнээс бас энэ үгээ бас их сонсч байсан.